За өдрийн мэнд арилжаач та. Өнөөдөр синтетик индекс дээр бид түлхүү ямар хослол арилжаа хийдэг вэ гэдэг талаар танилцуулъя. Ер нь синтетик индекс маань өөр дотроо маш олон хослолуудтай. За тэнцэнээс бид түлхүү энэ boom crash хослолууд, volatility хослолуудыг арилжааладаг. За boom маань дээшээгээ 1 минутын хөдөлгөөн spike буюу огцон буудалтууд орж ирдэг. Crash маань болохоор 1 минутын дээр доошоогоо буудалтууд нь орж ирдэг. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ эсрэг spike-ны эсрэг чиглэлтэй арилжаа хийж байгаа бол stop loss-оо тавихтаа анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл stop loss тавьсан хэмжээгээр биш, орсон spike-ныхаа хэмжээгээр SL авдаг. За boom дээр нь хэдүүлээ юуг анхаарах хэрэгтэй гэх юм бол ахны ээлжинд орох lot size. За хамгийн бага lot size нь гэх юм бол 0.2-оос хамгийн max lot size нь 100-аас 150 lot size-аар орох боломжтой байдаг. За crash 300-ийн үед гэх юм бол энэ индекс маань өөрөө 300 секундэд 1 spike буюу доошоогоо энэ буудалд орно гэж тийм алгоритмаар бүтээгдсэн байдаг. Дараагийн бичлэгээрээ бусад хослолын талаар ярилцъя. Баярлалаа.